өнөөдрийн стейж 1 дээр ирсэн байна. За стейж 1 дээр гарааны өмнөх одоо бэлэн байдал хангагдаж байна. За яг одоогийн байдлаар бол одоо топ эхний одоо 20 гаруй тамирчид ирсэн байна. За манай Лорензо маань ирсэн байна. За Кевин авраг ирсэн байна. Брэд Кокс ирсэн байна. За эхний 30 тамирч юу бүгд ирж ин да. Калахари Феррари ирсэн байна. Росс Бранч, Хан Липан ирсэн байна. За ер нь өнөөдөр бол яг тэмцээн албаасаар эхэлж байгаа. Morning Pablo. Хатнагийн маань одоо Idol Bang 88 ирсэн байна. Morning. How are you? Good. За өмнө 6 сард ирэхдээ манайр хэлж ирсэн. Кемтэй үнэхээр сайн найзуудаа гэдгсэн зэрэгцээд ирсэн одоо сайн найзууд гарааны өмнө зогсож байна да. За Мессон өнөөдрийн одоо замыг хагалж гарна. За зам одоо уншиж явна гэсэн үг. Дараа гарахад 30 секунд үлдсэн байна. За түүний араас бол Skyler House. За Америкчууд өнөөдөр эхний хэсгийг нээж зураг уншиж уралдах нэ. Замыг одоо хаахна гэсэн үг. За Cowie брендийн Rally 450 реплика мотоциклэн дээр одоо шоугийн амаржийн тавьсан 98 дугаартай Мессон байна. За өнгөрсөн жилийн подиум топ 3-1 Америкийн тамирчин 10 дугаартай Skyler House. За энэ жил багаас хэлгсэн байгаа. Honda багт орсон. За хувийн дугаар 10. За House гараандаа гарахад бэлэн болсон. House-ийн гараа 48 дахь минутаас гараа гарахад нийтдээ 40 орчим секунд үлдсэн байна. Skyler House. За Husqvarna багт бас 2-3 жил уралдаад энэ жилээс одоо Honda багт 40 зүтгэж байгаа. Антонио Мэйо гараанд гарахад бэлэн болсон. За ингээд энэ бол 3 дахь мотоцикл шүү манайхаа. 150 орчим мотоцикл. Зя Начо, Корнихо, Флоремио Игнасио 11 дугаартай гараандаа гарахад бэлэн болсон. За Сэм аврах гараанд гарахад бэлэн болсон байна. Сэм биш ийм л үндэ. Дакарт одоо best position 4-5 дугаар байранд орж исэн баха. Манайрын хувьд бол одоо Дакарт подиум хийх л одоо үлдсэн байгаа. Энэ жил бол одоо дайралт хийх нь бол гарцаагүй. За тоошоо гарсан. Шинэ цус Испаниард. Яа, солиотой. За метрэл явна шүү дээ энэ чинь. Австралийн шинэ цус Red Bull, Alpinestars, Gas гэдэг энэ хүнийг бол бас том брэндүүд ивент хийж байгаа. Lorenzo go! Я гарант 3 секунд. Масал 50 шүдээ бас амар юм. За. Defending champ гарах гэж шүү манайха. Defending champ. Аварга хамгаалж байгаа хүн гарах гэж байна. Яа. За Кевин Бенавидес 2 удаагийн аврах. Аргентин. Hey Ганзи. За, давгүй юу? Давгүй. Nice. Гоё өдөр байна өнөөдөр. Бид өглөө 6 өнгөрөөл ер нь үзэл ээж.
Хүмүүсүүд лайв үзүүлээ нөгөө. Амар гарч шүү. Амар. Нэлээ хойшсон байгаа шүү дээ. Тий. Гарууд амар шүү. Гаруудын нөгөө нэг гарааны чанар энэ төр бол 2 жилийн өмнөөс амар болсон байл. За ганцыгийнхаа. Ой, баяр үргээ. Ява. Dakar-ийн нөгөө dakar.com дээр шууд орсон чи юу вэ? Чиний зураг байлаа. Тий. Dakar.com руу ороод шууд ганцоогийн зургаар эхэлж гарч ирж илээ. Ямар зураг? Подиумны юу? Үгүй юуны уралдаж байгаа зураг YouTube-ний хажууд SSV-ний хажууд явж байгаа. Тий. Бүгд нь бас Сауди Арабиас мэдчилж байна. Миний хувьд одоо эхнийхээ өдөр гарах гэж тэгээд намайг дэмжиж мессеж байгаа тавтанд бас маш их баярлж байгаа шүү. Тэгээд хичээнэ. Зөгийн маань энэ удаагийн Dakar болсон үнэхээр супер болж байгаа. Манайгийн одоо сэтгэл зүйн үнэхээр nice байгаа. Амар гоё. За харж байгаа ганцгийн найз нь багийнхан минь мөртөө найз нэрчсэн юм байна. Авдаг тийм байгаа. Тийм болохоор бол бас харьцангуй бас тэгээд 40 минутын нэг нэвтрүүлэг өглөө болох Монголын цагаар 10-11 үед гардаг шиг санаж байна. Амар юм суларсан элс рүү орж байгаа. За ингээд маш олон мотоцикл гараад ингээд уралдааны зам бол нэлээд суларсан байдаг. Энэ том элснээс ингээд гараа явж байгаа шүү дээ. Юу зүг ба. Hello, friend. Hi. How are you? За энд нэг найз ингээд амар гоё. Чийлэрсэн сууж ин та. What is your name? Mohammed. Yes. Yes. How are you? Fine, my friend. Where are you from? Mongolia. Mongolia. Yes, Mongolia. Very nice place. I didn't go there, but I would like to go there. Thank you. Very nice. I heard very nice things there. This time is my second time in Arabia, Saudi. За That's a jump. машины гараа, тракны гараан дээр ирчээд одоо буцаж явна. Шинэ найз Мухаммед биднийг одоо өөрийнхөө Y60 гэсэн тий. Y60-аараа Nissan Y60-аараа хөргөж өгч байна. За манай урд Арабын
газын шах эзэн Батунг гээд Албатунг ирсэн байна. За 11-нд бол сайнаас Текас уусан байна. Теклан. Францын Лигон. Францын Лигон. За энд манай жуулчин гэдэг байгаа шүү дээ. Тэр нутгийн. За бидэд ингээ явж байна. Гоё нөө. Тэгээд Дакарыг бол ингэж л үзхийг хүсэж байсан. Тэгээд ямар ч байсан гал үзээд явж шүү манайхаа. Mohammed, what is your job? Actually, I'm working in a hospital as Hospital. operation coordinator. Also, I have my own business Oh. in hospitality. Oh. I have some apartments that I am the one who is taking care of these apartments. Some of them mine, some of them for investors. Investor. And I'm the one who is taking care of the whole management and operation of these apartments. Wow. Where is your apartments? It's in Riyadh, in the capital city. Riyadh? Yes. Wow. All of the apartments in Riyadh. And also I'm living and working in Riyadh. Work in India. Riyadh, in Riyadh, yes. Riyadh. I'm working there. I'm also my business is there. Wow. Awesome. What is your car's motor engine? The engine is it's American engine with 6 liters, 8 cylinders. 8 цилиндртэй би юу гэсэн бэ? 6000 8 цилиндр гэж штэ. Yes. Gasoline. Yes, gasoline. Wow. My rich new friend. Proud of you, my friend. No, actually, because the gasoline is cheaper here, Cheap. so it's better for us to use the gasoline, better than diesel and gas. Okay. So because of that, we like the big engines with gasoline. Also, today I will not follow the car. I will go north to Alloz Mountain. If you heard about it, it's a very nice place. Yes, it's northern side from Tabuk. So then we will go to Hagel. Then we will come back to Al-Ula, then from Al-Ula to Hail, then to Riyadh. When the car is in Riyadh, we will be there. I will be there also. wow. Then maybe I will go with other group from Hail to Al-Ula with the car also. So I'm camping, and some days I will take it with the car. Wow. Sorry for that. Where is your car? Left black small car. And the other side there. No, this way. That one, This one. Chanjan. China, yeah. Chanjan. Chinese car. Changanza. Монгол цумаадын Чайна гэж хэлж шүү дээ. Thank you, my Nice to friend. meet you all. Thank Nice to meet you. Welcome. Nice to Welcome. meet Thank you. Welcome. Instagram, Facebook. Ногоон тий. За сайн байцгаана уу манайхаа өнөөдөр 46 дахь удаагийн одоо Дакар арлын уралдааны эхний гараа амжилтаа өндөрсөн байна. За манай 145 дугаартай Husqvarna Mongolia-гийн тамирчин Ичдэр хаалгаас уралдаж байгаа Ганзи маань амжилтаа одоо өнөөдөр этап нэгээ дуусгаад орж ирсэн байна. За тэмцээний өнөөдрийн гарааны хувьд зам харгуу хэр байв? Одоо эхний 420 гаруй одоо хол маш хүнд даваад орж ирсэн байна. Энэ талаараа үзэгчтэй сэтгэлээ хуваалцаач. Өнөөдөр тэр хурал дээр угаасан хэлсэлтэй Тий. амар шууд гэж хэлсэн. Аха. Үнээр амар л байсан. Аха.
Дундын барай, бензин сэрэг дундын барай гэж бол ер нь байдгүй шүү дээ. Тийм. Бензин сэрэгдэх 20 минут л байдаг. Тийм байгаа. Тэр хүртэл бол аюу гоё явсан. Аха. Асуудалгүй аюу гоё ингээд нэлээ эсрэг зам мамаар ингээд гоё явж байгаа. Тэгээд нэлээ гайгүй явж ирсэн. Тэгээд бензин хийчээд гараад ерөөсөө тэгээд хатан дондоор 200 явж ир. Ерөөсөө хаднаас өөр юм харсангүй. Хаяа фэш орж ирэх юм. Тэгээд ийм том ийм сул ийм хаднууд хав харан гэдэг юм. Энэ одоо бас анхлаа. Аха. Гэтэ азар машигтай явдаггүй. Аха. Хүн гэдэл авахгүй авсангүй. Анхал одоо нөгөө краш хийж байгаа хэсэг маань ер нь яг ямар хэсгүүд нэ? Дандаа чулуу. Чулуутай. Том шүү дээ. Тэгээ том хүнд мотоцикл чи айгүй амархан ингээд тэнцвэргүй. Цохиулаад тогтоохт айгүй тогтохгүй. Өнөөдрийн хувьд бол одоо Hero Honda, за Monster Honda багийн хоёр одоо топ тамирчин тэмцээнээс хасагдлаа. За гараанаас гараад шууд ихний том хад руу орж байгаа штэ. Тэрний донд бас амар том аваар гарсан. Ер нь бол маш хүнд бас гараа эхлүүлсэн. Яг тэр гарааны хажууд тэр аваараа хажууд байжсэн л та. Тэгээд нөгөө гараанаас машин ичтэй гараад ингээ хаднаас ингээ ороод ирэхэд урд нь хүн зогсож байж таараад айгүй хүнд бас краш болсон. Тэгэхээр бол яалчгүй өнөөдрийн хувьд бол бас маш хүнд гараа байлаа. Ямар ч байсан нэлээд хүнд гарааг бас туусан найздаас баяр хүргэе. Тэгээд өнөөдөр замд бас краш хийсэн хүмүүсүүд хэр их тааралтай хамт одоо урд хойноо ороо явж байгаа тамирчдын хувьд бас нэлээд хүнд зам байх шиг бас энэ тал дээр бас нөгөө хамт оруулж байгаа одоо хамтрагч нар хэр одоо хэцүү байв тэр тал дээр бас мэдээлэл юу вэ? Ер нь бол аюу олон унаагүй байхгүй хаа. Аха. Унаагүй ер нь байхгүй бүгд л унсан. Тэгэхээр тэр замд нэг Honda зогсож ирсэн хайцсан. Тоошоо юм шиг үлээ. Харин тийм баг. Тоошоо биш ээ. Тэр дундын барай саанд хэлэрч бод юм байсан. Honda л ах шиг байсан. Honda 200 дээр байсан. 230 дээр гэхлээр тийм тоошоо л ах тийм. Тэгээ нэг бас нэг мотоцикл тэр Hero-гийн мотоцикл байсан юм шиг. Toyota гэх юм. Аваа ирсэн. Тэгээ ер нь ингээл бодчихсон шүү дээ. За ямар амар юм руу явж байгаа. Тэгээ ер нь бол миний хувьд бол тэгээ бүр явж чадахгүй жоохон суусалтай. Суугаад тэгээд нэлээ амсаж тэгээ явсан. Тэгээ яхаа гайгүй барайнда орцсон маш баяртай. За мотоцикл маань одоо энд харагдаж байна. Бүтэн одоо сервис механикийн одоо бүх юмнууд одоо хийгдэж байгаа. Тэгээд ганцаагийн хувьд харьцангуй бас өмнөх одоо үеийн тамирчдыг бол хоёр одоо дэлхийн цомын раллид өөрөөгөө биелсэн. Бэлтгэл бол маш өөр чи хэрэг болж байна. Тэгээд тэр талаас бас бэлтгэл мэдээж маш хэрэг болж байгаа. Гэхдээ би яг өнөөдрийг ийм амар хэцүү байна гэж үрж төсөөлөв. За хэцүү байлаа гэж бодсон. Яг үнийг хэлэхэд Дакар бол Дакар л юм. Тэс онд ертөнцийн. Дакарын гарааг басчул өстой болохгүй юм байна. Хоол хүнсээ сайн авч явах хэрэгтэй юм байна. Амар өвчлөө сүултээ. Аха. Дундын бензин сэнгэлтгээр нэг жил үдчихээ. Жил үдчихээ хэдэн бичээ идчихээ тэгээ авцах. Жого юм аваад явчихмаар. Тэгээ консерв өгөөдсөн. Тэрийг нь баг бүгдийг цөглөө явчих. Дундын бараан дээр хаа идэж уугаа явахгүй. Ер нь бол амар ядах юм. Бид ч гэсэндээ нөгөө гараанаас бас нэг 5-6 км ингэж хоошоо замаар явсан. Тэгээ нэг хаднууд руу ороо, гүн рүү ороо. Тэгээ тэн дээрээс нөгөө зураг бичлэг хийгээд тэгээ тэндээсээ буцаад нөгөө зам хүртэл бас нэлээд зайтай. Тэгээ за нэгэн тэнд ирсэн юм чинь ингээд бас нэлээд цаг авсан. Тэгээ нээшаага бас нэг 500 км лайс явсан бас нэлээд чилээсэн хол зам туулж ирсэн. Ямар ч бас нөгөө гараан дээр ирсэн, бараан дээр ирсэн байж нэгсэн амжаагүй маргаашнаас ерөнхийдөө нөгөө бараанууд төр байж байгаа хөдөд. Тэгээ ер нь бас бараан дээр ирэхэд чи сая тэгтээ аягүй гоё хүлээж авч илээ. Аха. Баахан ус баахан юм яатсан хүмүүс. Аха. Нөгөө сонор байна шүү дээ. Тий, сонор. Сонортой би чи аягүй олон. Сонор чи араас төөрчсөн чаавс 20 км төөрчсөн гэдэг. Аха. Тэгээ явж ирсэн чи би унаад наваг араас гүйцэж орж ирээд. Тэгээ явж ирсэн чи манер унтсан. Аха. Би хажуугаар нөгөөцөө. Тэгээ би бүр явхаа болоо тэгсэн манер наваг гүйцэж авсан. Яа бараг мөн гэрэлтэй байгаа юм. Харин тийж явж ирсэн. Ер нь аягүй хэцүү хүн болгон өнөөдөр бол финиш баг
Stage нэгэ финиш хийчихээ Dakar финиш хийсэн юм шиг л баярлаад шүү. Тийм ба. Нөгөө зам дээр бас нөгөө хонгоо жамын нэтер унтсан байсан. Тэр нилээн дэмэж авсан баг шиг лээ. Төрөө бүр ингээд алхалт малхалт нэг чи яаж ийн гэдгсэн чи. Орог цуг явж байгаа. Тэгсэн чи яаж ийн гэсэн чи амар байлаа станаар л гэл түрүүн таараад игчсэн. Манай нэр 8 Dakar тавьчихсан юм Тий, тийм юм. 6 финиш хийсэн. Тий. Зогсоо битээр нилээн юм ярьсан. Ааха. Тэгсэн толгоос ихсрэл Амар нэг юм. юу вэ гэж гайхаж байна. Ааха. Нөгөө Экимочи сан өнөдөр хэр хамт явсан уу? Тааруу замда. Таараа цаашны араас гарсан ард. Ааха. Би барайнд орж ирээд суудсан араас орж ирсэн. Ааха. Цаач бас ингэцэл орж ирсэн. Яа. Тэгээд тэр нөгөө араас нөгөө машинууд нь гүйцээ ороод ирлээ шүү дээ. Тоо шороо гэж амар байгаа. Тэгэхгүй арай л тракнд нэг гүйцэгчсэнгүү яг л амжиж орж ирлээ. Тарак яг араас орж ирж байгаа байхгүй. За ямар ч юм мотоцикл маань бол яг бэлэн болж байгаа шиг байна. Ерөнхийдөө нилээ түрүү ирэхэд бол нилээ ингэ шалдсан янзлж ирсэн. Тэгээ айгүй гоё сервис бол nice ах шиг байна. За тэгээд ганцда маргаашийн дараагийн гараануудтай бас болгоомжтой бас яг цэвэр өөрийнхоороо илүүцтэй юм санаа зовхгүйгээр сайхан төвлөрч уралдаараа гэж хүсье. Тэгээд санаа зовоо яваад. Замаа олж байгаа юм. Үсч байгаа болоо. Та хэдийг л удаа яваад гэсэн. Окей, nice. За. Зэн дөрөв бүлэг. Юу вэ да? Шоурум байна да. Зэн ингэж Sam Sunderland байна. За энд energy drink-ийн гоё арт байна. За тэгээд мэдээж бол одоо алдарт газар рейсинг байна. Hello. За тэгээд энд бас их гоё special edition-ууд ах шиг байна. За Red Bull-ийн organic гэдэг шинэ бүтээгдэхүүн байна. За мөн purple and berry байна. За orange байна. Apricot байна. За тэгээд ginger байна. За францад энэ ginger гэдэг энд штэ. За organics гэдэг энэ бүтээгдэхүүнүүд nice юм байна. За энд юм биш юм наа. Yellow edition, apricot edition, green edition гэдэг юм загварууд байгаа юм байна. За тэгээд эндээс аваад хүн бол аваад хэрглэж болж байгаа юм байна. Эндээс голгоод эндээс аваад за ийм гоё Red Bull-ийн каптай ингээд аваад явчих юм байна. За ингээд Dakar Rally-гийн үндсэн хамтрагч болох Red Bull энд тэгч. Тэр nice. За Dakar дээр орой бас манай хэд эндээс гараад ирсэн. Хааших шиг л одоо. Одоо харагдаагүй. Тэндээс ирээгүй лөө. Бидний шууд ингээд цаашаа. Араар нэвцсэн үү те. Өчигдрийн нөгөө юунаас шал ондоо байна те. Байрлал шал өөр байна. За манай хамт олон бол өнөөдөр Ганзигаас яриа авчаад тэгээд орой Hello guys. Hello. Everything is okay? Good. Changing parts. Yes. Mason is okay? Yeah. Good. Today is a very good result. What? We saw you the other night at the other bivouac, but you didn't hear us calling you. Okay. You were walking on the left side of the Okay. stage. Okay. Good luck. See you. See you guys. Appreciate it. Have a good one. За зарим партуудын сольж ийн гинэ жижиг юмнуудаа сольж ийн гэж байна. Тэгээ гоё байна л гэж байна. Цаа чи унтж ийн эрт унтсан гинэ. Тэгээд маргааш ингээд дараагийн стейжүүд дээр цаа чи өдөр завтаа ингээд явнаа. Та таарах байхаа гинэ.
Тэг одоо жоохон ийшээ байгаа хаа. Жоохон ийшээ байгаа хаа. Тийг санагдаад их юм би. А тэр шүү дээ. За бид нар чинь нөгөө эхний өдрийн нөгөө алуулагийн старт кампаас зохион байгуулалт бол тис ондоо болсон байна. Байрлалууд өөрчлөгдсөн. Зүг чигийн баримжаагаа алдчих шүү. За тэгээ ганцаас оройны яриагаа авчаад тэгээд нэггээр нэг луп хийж тойроод Red Bull орлоо. Жаал телевиз харж суулаа, дэлгц харж өнөөдрийн гараануудын видео үзэж суулаа. За хүмүүсүүд ингээд нөгөө мотоциклэндээ сервис хийж нөгөө хилтаасан мотоциклууд юундаа явж байна. Бензинээ дүүрэхээр явж байна. Ямар ч байсан дундын бариагийн маань одоо аялал үргэлжилсээр шүү манайхаа. Тэгээд Улаанбаатарт очиод дараагийн шинэ дугааруудаараа уулзна. За дэлдээ ахыг оруулна, төрөө ахыг оруулна, бамбтаа ахыг оруулна гэдэг ажил их байгаа да. Явахаас өмнө хийж амжаагүй дугааруудаа хийж дуусгана да. Тэ. За өнөөдрийн хамгийн бас сонирхолтой юм гэвэл одоо Red Bull-ийн special team Cap'n дотор юм Green Edition-ыг н авч үзлээ. Тэгээд энийг одоо маргааш хамталж үзье да. За тэгээ манайхаа баярлалаа хамтаж жагаад. Тэгэхээр nice. За манус нь явсаар байгаа шүү. За энд сара юу явж байна? Барайнд орж ирсэн тамирчдын катеринг явж байна. За хэдүүлээ харцгай тэ яаж ажиллаж байна? Өнөөд юу байна? За одоо бол эхэлж байгаа биз дээ. Дөнгөж стартинг хийж байгаа юм байна. За тамирчид ирээд эндээс ирээд ингээд хоол, цай, кофе, за тэгээд бүх юмнууд ингээд хэрэглээд явдаг. Маш юм өндөр зохион байгуулалттай ийм байдаг байгаа. Тэгээд ямар ч байсан энд бол катерингийн үйлчлэгээ өгч байна. За энэ хайрцгийг харъяг. Хайрцаг гинэ. Энэ том тракийг за энэ дотор бол нөгөө тамирчдын дулаан хувцас ирдэг байгаа. Өөрсдийн номертой юм цагаан өнгийн юм том одоо уутан дотор өөрсдийнх нь дулаан хувцснууд хийцэн байдаг. Өглөө гарахдаа барайнд гарахдаа цагаас 2 цаг явдаг. Тэгээд тэр хувцаа ирээд энд үлдээчдэг. Тэгээд эргэж ирээд эндээс одоо хувцаа аваад ингээ явдаг. Ийм одоо үйлчлэгээ бас байгаа. Нэг юм гадаадаар яриад байна. Арабаараа л яриад байна. За энд бол эцсийн одоо тамирчид орж ирээд эцсийн уралдааны цэг байгаа. За энэ дээр бол тамирчид яадаг вэ гэхээр тэнд харагдж байгаа хоёр туган дундор орж ирэхэд л одоо ялангуяа раллид уралдаг хүмүүсөө сайн мэдж байгаа. За раллид уралдах байгаа хүмүүсүүдэд хэлэхэд бол тэнд байгаа одоо тэр мотоцикл орж ирэхэд тэнд бол цаг үнцэндээ зогсно. За тэндээс наашаага бол аюулгүй байдлаа хангаж ирээд энчээ цаг бүртгэл явагддаг байгаа. За тэгээд уралдааны цаг closing буюу одоо уралдааны цагаа энд ирээд хаалгадаг байгаа. За энд ирээд нөгөө замын хуудасаа өгөөд за хамгийн сүүлд орж ирсэн цагаа даруулаад хамгаа даруулаад тэгээд Бьорк руугаа явдаг байгаа. За энд одоо ребелион буюу одоо ребелионы цаг ажиллаж байна. Та бүхэн харж байгаа хаа. За ер нь Дакар ралли уралдаан одоо ер нь иржимэндээ орно гэж байна да тий. Ер нь бол үндсэндээ бол одоо яг жинхэнэ Дакар ралли бол утгаараа одоо ингээд жигдэрч эхэлж байна. За эхний 1-2 өдрүүдэд бол мэдээж амар их одоо янз бүрийн асуудлууд их гарсан. За энэ бугуун цагнууд, бугуун нөгөө юунууд хоолны газар болон нөгөө Бьорк руу ордог хэсгүүд дээр идэр ажиллахгүй хүмүүсүүд амар их хил ам хийжсэн. Тэгэхээр яг энэ нөгөө бугуувчны систем маань бас доголдолтой байсан. Тэгээд одоогийн байдлаар ямар ч асуудал бол ажиллаж эхэлсэн. Тэгээд за бидний Дакар аялал үргэлжилсээр байна. За манай хамтран хаагийн хамт аялал өгсөстэй гоё байна гэж.
За ирж шүү. Атар зурагч гэж бодоод зураг дараад шүү дээ. Босоод хэрэгтэй зураг. Атар мангараас дээр. За Месси my friend. Месси my boy. Солиотой. Өөр эв корж юусан бол адилхан л явна шүү дээ. Сака юу яриад байгаа юм бэ? Аут ирж шүү. Аут ирж шүү. Метод гээд явна шүү дээ бас. Өнгөрсөн жилийн SSV-ний аврах Air Coxal гэдэг энэ ерөөс жоохон Бомбен. Guys, make some noise. Okay. Heidel super. You wanna in German or English? English. Thought about it. So, stage 4 over. Was a short day of 300 kilometers. In the beginning, I had a problem. My gear shifter broke up. I got caught up in a stone, so that was not good. I had to stop and repair that. Lost some time, but all in all, it was okay. Let's say. I'm here at the finish. Now we have 200 kilometers back home to the bivouac. Stage was fast, super fast, but very cool. The dunes here are awesome. So there are many spectators out there who fired us up. It was a lot of fun. So on to the next day. Thank you. Okay, thank you. Thank you. За өнөөдөр техникэл баазрын проблем гарсан ч маш хурдан стейж байлаа. Тэгээд маш хурдтай явсан гоё юм стейж байсан гэж байна. За тэгээд манерийн хувьд бол одоо Мали Мотой ангилалд оруулж байгаа 96 дугаартай. Тэгээд эндээс 200 км яваад юу байгаа? Бивак байгаа. Тэгээд өнөөдрийг амжилттай сайхан дуусгасан байна. За өдрөө цаашаа явъя. Өнөөдөр манай тэр нөгөө Mission 1000-ыг үзлээ. Гарааг нь Хэн төрүүлж байна? нөгөө Arctic Leopard-ын гурав тал явж байна. Өөр байхгүй уустай. Нөгөө нэг Италийн нөгөө Takita гэдсэн, Tasita гэдсэн бол юу бац. Алдаа гараад байгаа юм. Тэгээд Stark байхгүй нөө. Stark байхгүй. Тэр Takita гэдэг Итали байлаа. Тэгээд бас нэг хоёр байсан. Сурон байхгүй нөө. Суран байхгүй. Тэгээд тэр хоёрын юунд алдаа гараад байгаа юм. Системд тэгээд гараанаас гарчаад торгуулаад яваад байгаа юм. Тэр арай Arctic Leopard ч л ерөөсөө топ ганц. Leopard бол дуусгаад ороод ирчихсэн. Тэгээд барин дээр ороод ирчихсэн шүү дээ. Энэ ер нь бороо харагдахгүй байгаа шүү дээ. Орой үед. All good? All good. Okay.
Өөр мотоциклтайгаа очиод тэгээд За манд үл амарлаа. За бай. За маргааш таарах байл үү те. Маргааш таарч тандаа. За Насар Алати аваргын машин сервисээ удаж байна. За өөрөө яг сервисийн цаг дээр ирж ерөнхийдөө ажил яг ямар явцтай байгаа, машины явдал суудал гэдэг юмнууд бас асуудалтай. Энэ жил бас эхний эдийн стейжүүдэр бол жоохон фейлдээстэй ирсэн байгаа. За дугуй хаагарах, за буруу буудаараа явж ирэх. За тэгээ мөн одоо 2 дугуй хойлыг нь хагалчаад юугаараа ирсэн байгаа. Обуудаараа явахгүй тулд маш удаан явж орж ирсэн гэх мэтчлээ одоо манерт бол 6 дахь удаагийнхаа Дакарын аваргын тэтмийг авах уугүй юу гэдэг дээр бас маш том одоо эргэлзээ үүссэн байгаа. Тэгээд ямар ч байсан сервис явагдаж байна. За энэ жил бас Насар аварга юун дээр ирсэн, Продрайвтай ирсэн бас цаатаа талд байгаа Себастьян Лобийн одоо том хоёроо одоо ирэх юм нэг багт уралдаж байгаа. Тэгээ ямар ч байсан бас үзүүштэй Дакар болж байна. Язид Алражи тэмцээнийг тэргүүлж байна. Зя оройны 10 цаг болж байхад BF Goodrich-ийн паддок дээр бол дугуй солих одоо ажиллагаанууд явагдаж байна. За энд бол Toyota Gazoo Racing-ийн одоо механикийн арын албаныхан ингээ пикап машинтай ирсэн байгаа. За тэгээ энэ дээр одоо яадаг вэ гэхээр мэдээж одоо энэ саяны ресепшн гэсэн хэсэг дээр захиалга өгдөг. За тэгээ Goodrich-ийн дугуй одоо юмнуудаа угсруулах те яг жинхэнэ одоо инсталл хийх юмнуудыг бол энд одоо угсрагддаг байгаа. За хэдүүлээ ийшээгаа ингээ яваад үзье. За энд Мичелинийнхэн байгаа. За мэдээж энд бол одоо энэ жишээлбэл Audi-гийн багийнхны обууд одоо ямар болсон байгааг харж байна те. Энд ийм хагарсан байна, зогсон байна. За тэгэхээр ямар өндөр эргэлт, өндөр одоо темптэй уралддаг хүмүүс вэ гэдгийг бол эндээс харж болно. За тэгээ энэ дэр бол мэдээж бол одоо Goodrich-ийн All-Terrain TA Core 3 гэдэг дугуй байна. За тэгээ мэдээж бол одоо ингээд уралдааны обууд болох Evo Corsa-г хэрглэж угсардаг. За тэгээд за энд бас дугуй заруул ингээд бэлэн байж идэг. Мэдээж бол дөрмийн дагуу яг хэмжээ дамжаа бүх юмараа угсрагдсан дугуйнууд байгаа. За одоо энд бол ингээд бас яг адилхан дугуйнуудыг ингээд угсрахаа дарааллахын дагуу бэлдсэн байгаа. За энд одоо хэрхэн яаж ажиллаж байгааг та бүхэнд харуулъя. За энд ингээд обууданд угсарсан дугуйнуудыг ийшээ ингээд явуулж хийлж явах шиг байна. За дугуйнуудыг угсарж хийлээд тэгээд тэр дээр бол одоо солихын солиод ингээд бэлтгэн байна. За энд бол одоо хамаг амьдралын дөрөнж байна. BF Goodrich Racing дугуйнууд бол мэдээч бол алдартай. Бахагийн одоо авраг, Баха чемпион. За тэгээд мэдээж бол одоо Дакарын авраг. За энэ ингээ бүх юм автоматчсан. Маш солиотой ингээд. Goodrich брендийн хамт олон бол зөвхөн одоо уралдааны дугуй зархаас гадна Дакар ралли уралдааны паддок дотор өөрсдөө ийм биок дотор ингээд өөрсдийн хэсэг одоо газар дээр ингээд үйлчилгээгээ үзүүлж байна. За тэгээд мөн адил одоо энэ өндөр одоо эргэлттэй, өндөр даацтай уралдааны маш одоо хариуцлагатай ажлыг бол энэ өдний хамт олон одоо гүйцээж байгаа. За одоо эндээс ингээд дугуй яаж угсарж байгааг харцгаая. Hello. За Мичелини Грайв Тигрэ 80 гэдэг юм дугуйны одоо манайхаар бол одоо манайхан бол сүртэй ярина штэ цавуу мав гэдэг. Энэ бол одоо зүгээр тос байгаа. Энэ тосоор тосолж одоо энэ дугуйг ингэж барьцалдуулдаг. Тэгээ хатаад ирэхээр үндсэндээ энэ дугуй бол
хийгээ одоо өөрөөрөө автахгүй байх гэх мэтчлээ одоо олон талын одоо авьяас одоо юутай үзүүлэлттэй тий. За энэ дэр ингээд бүгд ингээд карнераар ингээд наашаа урсж байна. За гэх мэтчлээ эвокорзоор одоо амьсгалслууд амьсгалыг ивэл одоо энэгээр хийж амьсгалж болж байна. За энд бол ингээд дугуйнуудыг хийлж байна. За тэгээ энэ хатуу бөөртөө тэгээд ийм одоо өндөр зэрэглэлийн обууднуудад бол мэдээж бол яг өндөр даралтын одоо зориултын энэ бүтээгдэхүүн одоо хий юмнуудыг одоо ашиглаж хийдэг ба. За та бүх энийг бас харж байгаа. Нөгөө амсуулж ягаад бууддаг те бөөрөөр нь хийг ингэж нэмж ягаад тэгээд нөгөө буудуулдаг ийм одоо төхөөрөмжүүд зориултын боллоонууд байна. За энд бол Goodrich-ийн мэдээж бол энд бас hello моциклийн дугуй моциклийнхэнд бол ингээд сервис хийж байна. Hello guys. За нэг юм их. За мөн моциклийнхаа ирээд ингээд юугаа өгчдөг байгаа. Захиалгаа өгөөд ингээд тавьчин. За энэ захиалгын хуудсыг харцгаая манайхаа. За Pedreger Racing-ийн тамирчны дугуй байна. За Michelin-ийн дугуй солиулах гад сервис хийлгээ авчирсан байна. За тэгээд ер нь бол ингээд Dakar Rally гэдэг бол маш завгүй. Одоогийн байдлаар бол оройны 10 цаг 15 минут орчим болж байна. За тэгээд энэхүү дугуйнуудыг угсарч дуусаад энэ хүмүүс маргааш мөн адил тамирчтай адил одоо 500 км орчим лайсенс туулж дараагийн Шубята гэдэг том одоо манхны доор очино. За энд бол ингээд ерөнхийдөө дуусан дугуйнуудыг шийдэж байна. Уралдаа дууссан, бүр сапирсан одоо хэрэглэнээс гарсан. За тэгээд ямар ч байсан бас нилээ явлаа өнөөдөр энэ дотор бас ямар ч байсан энэ BF Goodrich болвол та бүхэн сайн мэдж байгаа дэлхийн бол маш алдартай брэнд. Тэгээд дээрэс нь бол одоо энэ одоо том уралдаан дээр BF Goodrich за тэгээ олон төрлийн обуудны брэндүүд за тэгээд мөн адил одоо машин, техник, хүн, хүч гээд бүхэл төрлүүд одоо энд одоо яг жинхэнэ хур түүч аваад самбаа бүх юмас хорж байна. Тэгээд ямар ч байсан та бүхэндээ өнөөдөр Goodrich-ээр орж үзүүллээ. Тэгээд хамтаагаараа баярлалаа. Сауди Араби Риядд байх Гитем Хаскорна газын дийлрийг үзэж явнаа. Hello brother, how are Hello, you? fine. Okay. Хүмүүсүүд ингээд ирсэн байдаг. Тэгээд авраг дээр бол амар их хүн ирсэн, фэнүүд ирсэн байна. Bueno. Yeah, thank you. No problem. All good, guys. Enjoy. We'll see you at the finish line of week 2, so we'll be Okay, finish line and Yambo. good. Beautiful. I'm happy Okay. with this idea.